Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн дашдаржин нацагдаржин шагналт зохиолч долгорын цэнжав морь өгүүлэг дээвэрт нь зэрлэг хийж шарилж багсайтал ургаж бороонд дэвтэх шахсан тагз байшинд чойнзан хэн нэгнийг тэсч ядан хүлээж байв. Ар нуруунаас нь хүйт даахад яман ярьсан хүнжлөө тулмайдлаа. Чийгэнд идэгдсэн модон шалнаас мөөг ургаж түүнээс өөр юу болох нь танигдахгүй богшиг нялцгай юм савирчээ. Чойнзангийн төрсөн нутаг ар халахын нар ийсэн говь боловч 5 настайда төвдийн томоохон хийдийн хувилгаанаар гинт тодорч олон бараа хүсэг аавынхаа хамт нутгаасаа сүртэй гарчээ. Нар хамб нанжин чавганд пологтож морин дээрээ дандаа үргэлж явдаг хар дорилг руу атгатгаар нь шидэж савааг үтж явснаа л сандагаж. Шөнө болох нэ. Нөгөөтг чинь яачих вэ гэж амандаа үлв. Чойнзан гэгэвчээр гадагш харвал хүйтэн бороо ойлгонж байлаа. Өвгөн дарих модны нөмөрт хээр морь омрууга бараг газар шаахшхан бөхтийж цавных нь хөхмах чичрэх хүртэл харагдана. Нүднээс нь нуух цовж ташаан толгойн ясна арай л арсийн цоолж гарч ирээгүй болтой. Сүүлийн бүр угаар нь тасджээ. Дээрхийн гэгэний сэтрэлсэн морь тулдаа энэ зэрэгтэй үлджээ. Төвд тангадууд гуйных нь махнаас огтолсныг чойнзан элдв арга хэрэглэж идгээсэн удаатай. Бурхан гэгээ минь. Аав нь үнэндээ энэ нутагт амьдарч чадахгүй юм байна. Уулзах ерөөл тавилан байх болов уу? Чамд сар байх юм алга. Морал үлдээ. Унаж гийгүүлэхгүй ч Монгол шивтэр элгийг чинь дэвтэх биз. Харин үхэгт нь тасын хоол болгочихлгүй. Толгойг нь өндөр газар тавиарай гэж захиж үлдээгээд ар Монгол руугаа буцахад чойнзан хувилгаан шороо самардан уйлж хоцорчээ. Хичнээн хоног уйлснаач мэддэггүй. Дунгийн нэг хэвийн дуунаар гадаалахдаа өглөө бүр мориныхоо магнайг үнэрлэхэд аг ганг айраг цагаа аавынх нь үнэр ханхлах шиг болоход этэнд нулимсаа үзүүлэхгүй юм шүү гэж жанчаараа толгоогоо нөмрөөд гол дугны чулуун шатаар өгсдөг байсаач. Шалбаг дундуур шалпал алхалсаар нэгэн хүн хурч ирсэн нь бараа бологч лам байв. Багштан минь өнөө шөнө ламжихгүй бол өнгөрөх нь сэрчингийн хийдийг хууху цэргүүд үнсэн тавраг болгожээ. Далай ламч байц суухын аргагуулаад жагрын орныг сэм зорьсон бололтой гэж илжигний арс шиг үрчиж хөхөрсөн царайтай лам амьсгайдан өгүүлв. Аян замд хоромхон зур бэлдлээ. Тэр хоёрыг бүх юмаа үргэвчэндээ хийгээд явхад тэнгэрт ганц нэг од сүмэлцэж байв. Ард нь мод хугарах шиг чимээ гарахад хоёул айд сандран харвал хээр морь байв. Хөрхийгч хайж орохдоо морио үнэрлэхэж мартах нь байна шүү. Аавынхаа захиасыг биелүүлж чадсангүй. Намайг явсны маргааш л үнийг махландаа гэж тэрхэн зур бодов. Багшаа түрглээрээ амнаа там цаана байхад наадмуу илжгээр яах юм бэ гэж шивнэв. Бургасаар шав хурдсан ч нүдийн чижилсэн ч морь тэр хоёроос салсангүй. Хойноос нь дагав. Муацг биднийг дайсанд барьж өгөх нь дээ гэхэд чойнзан хэсэг бараадад үлдэх биздээ. Орхи цаадгаа гэлээ. Морь гэсэндээ хоёр залуугийн гүйдлээс хоцролгүй дагав. Уулын оройгоос өнхөрсөн чулуу чойнзангийн хөлийг даган унсан тул төвд лам түүнийг үүрхээс өөр аргагүй төрлөө. Өвчнийг намдах сэхэж тэдэнд байдгүй. Чойнзан хичнээн цааргалсан ч түүнийг чирч гулдарсаар цавчим хадан хисанд туллаа.
Үүнийг л давж чадвал хуухануудаас мултруулаа гэсэн үг. Зүрх нь байтугай ганц ч хүн багтахгүй зүрх бий. Гიშгт лалтвал тэртээ доош их гүн цүнхэл рүү ниснэ гэж бараа болгож аргаа барсан царайтай гоншгонов. Хайлвал цуг хайлий. Намайг морин дээр минь мордуулаад айл гэж Чойнзэн зоримог хэллээ. Таны толгойд ийм хач юм яаж орвоо? Өөрийнхөө турсхийг ч яай гэж яваа амтныг. Мууч гэсэн Монгол морины сэгэлдрэг юм та. Гэт Чойнзэн нуруунд нь гараа хүргэхэд яг л арьс нөмргсөн яс шиг санагдлаа. Морь өөрийн бие байдгаараа чихврүүлж шүрмс булчингаа чангалах нь Чойнзэнд хатгаад авах шиг л мэдрэгдлээ. Шавны хизэнэс чихвал гэж морины араас зүрх алдан гэлдэрнэ. Багшаа доошоо битгий хараарай гэсэн тул Чойнзэн нүдэ айнаад аль таарлцсан уншилгаа дүнгнүүлв. Морины нуруу нь хотолцоход хэлхээтэй яс заадлаараа бут үсэрмээр эвгүй. Гэвч хөдөлж байгааг ажвал осолдохгүй газар хороож байна гэж санана. Чойнзэн нэгэнтээ нүдэ нээвэл морь чихээ хулмайлган урагш байдгаараа зүтгэх нь өөрөөсөө хитэрсэн хүч гаргаж байгаа бололтой. Үе чулуу хайрга нүргэлэн унана. Бүтэн эрх уншлага дууссаны хойно өнгөрсөн чулуу усанд цүлхийн унах нь сонсогдоход. Бид мөнч дээр явна да гэж хувилгаан дотроо намжлав. Морь хаашаачгүй зогслоо. Одоо л энэ амтан нислээдэ гэхээс Чойнзэнгийн дотор балардна. Сарвайж ойчих нү гэснээ дахин хүчээ сэлбэг шиг урагшлав. Шавны үхсэн мэт дуугүй. Хэдрэг яс шиг доороос нь нухаж тэсхийн аргагүй асгадж байгаагаа л бүхнээс илүү мэдж байлаа. Гэгэнтэн нүдэ нээгэрээ бид аюулаас мултруулаа гэсэн шавийнх нь баярлсан дуу гарав. Үүр манхайтал цайж чанх өмнө нь уужуу дэнж цэлэн. Хээр морь улсан хулган болжээ. Морь эрхлэх мэт Чойнзэнгийн ингэрт толгоогоо шүргөхөд хувилгааны нулимс өнчин ингэних шиг тасарч байлаа. Би даанч итгээгүй юм да гэж бараа болгочлам морины магнайг илж инээмсэглэнэ. Таньж мэдэхгүй нутагт ясаа тавьснаас дассан газар та очигдоо гэж Чойнзэн амдаа өглөн морио хүзүүдэн мөнөөх аимшигт хавцлын замд эргүүлэн орволов. Морины хойноос тэр хоёр харж зогслоо. Үхрийн зэлний чинээ газар хүрлгүй морь хагас иргэн үүрснэ. Төдөлгүй харанхуй ангал руу нисчихв. Хөөрхий минь, морь минь, хүлэг минь. Одоо миний нуруунд дээр юу ч байхгүй гэх шиг хальчихлаа. Эзнээ хүргэх газраа хүрглээ гэх шиг хальчихлаа. Эвээ минь, хөөрхий минь гэж Чойнзэн багтран цүрхрэв. Тэртээд цайвилзах усан манан дунд жагрын орны тосгон харлана. Зохиологдсон Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн Дашдоржийн Нацагдоржийн шагналт зохиолч Долгорын Цэнчав. Уншсан Эрхэнбаярын Батторж.